Би Lead Mongolia хөтөлбөрийн 30 оролцогчийн нэг болсонд баяртай байгаа. Тэгээд ур чадвартай, өөртөө итгэлтэй залуучуудаа Америк нэгдсэн улсын 21 оны сургалтанд бас бусад олон хөтөлбөрөд хамрагдаад ирсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд миний олж авсан хамгийн давуу талтай зүйл гэхэд бол оролцогчтой нэг баг болж чадсан даа их талархаж байгаа. Хөтөлбөрт хамрагдсан оролцогчид маань Америкийн нэгдсэн улсад байхдаа workforce төрөмс байгууллага дээр зочилсон байгаа. Тэгээ уг байгууллага маань гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байраар хангаж өгдөг тийм байгууллага байсан. Тэгээд энэ байгууллага дээр зочлоод үйл ажиллагаатай танилцаад явж байхдаа иргэдийн оролцоо бий болгох нь хэр чухал үүрэг болтой юм бэ? Нийгэм хэр үүрэг баримттай байсан бэ гэдгийг харсан байна. Одоо Lead Mongolia хөтөлбөрт оролцогчийн Америкт очиод үзсэн хамгийн том сэтгэл гэх юм бол Virginia мужийн одоо яг Америкийн тэр арчлалыг одоо лидинг авсан Америкийн одоо үндсэн хуулийн тусгаар тогтнолын одоо бичгийг бичсэн James Madison, Thomas Jefferson гэдэг хоёр ерөнхийлөгчийн тэр зарчим үзэл санааг одоо бидний олж уншиж түүний одоо түүхтэй гэр бүлтэй танилцсан одоо өмнө зүйлээ бичүүл асар том итгэл хүчийг өгсөн. Америкт өнгөрөөсөн 21 хоногийн дараа Америк болон юу гэж сурч мэдэж авсан бэ гэхээр юу өөрийнхөө дотор асуулт болгож авчирсан бэ гэхээр зэрэг чи ирээдүйд сайн сайхныг авчрах, энэ нийгэмд өөрчлөлтийг авчрах хэр сайн зэвсэг болж чадах юм бэ гэдгийг л дотроо маш их бодож ирлээ.